Монголын Эмжил радио 88 урлагын дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалдахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хүн байцгаа гэсэн ураад тагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 17 цаг 15 минут болсон. Өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 29-ний пүрэв гарагийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Яа, хэдүүлэг сүргээрээ нэг хар шүү дээ. Студид хөтлөгч. За би улаан байгаа шүү. Студид хөтлөгч. Мега Чимба Анжга гэрлээ найруулагчаар Гамболдын ангараг нар айлсаж байна. Энэ ангараг самарж ин дөө энэ. Чи одоо ядаж чихвчээ зү. Миний урд юу ч байхгүй гэсэн бүр ингэ. Нэвтрүүлгийн бодлогын дагуу чихвэхгүй. Мега очирснаас шок. Би уусаа нэвтрүүлгийн зургийн дагуу уусаа. Ерөөсө бүх юм пэршгэнээс л болсон. Ангараг гэрлийг чинь пэршгийг хулгайлж идсэн байдаг сонсогч тоо. Гэсэн чинь өдрийн хоол энэ мега авч өгөөгүй улдмаас өлсөд идсэн гэсэн. Тэгтээ тэрнээс Миний Гэхдээ хитэн ширхэг. нэгэн ширхэг. Гэвч 10 бишг авсан бохгүй. Тэгээ нэг нь идсэн чи бөө уур. Би 10 бишг аваад 9-ийн 2 өгтөө өгшөөлөд нэг нь ээж нь орой идчихийгээд аваад үлдсэн. Гэсэн чи миний бишгийг идсэн. Тэгтээ хугас бишг байсан. Намайг бол хардаад бишгээ идсэн үү? Йоо, буруу үнийхээ амаар оролдож байгаа байхгүй. Зүгээр самарна. Тэгээд би хамгийн гол мөнөө олдог байхгүй юу? Идэгтэй гоё байсан. Өнөөдрийг ингээд айгүй гоё хөгжилтэй болгочих واخхой. Тэгээ бишгийг 7 хоног явна. За нэвтрүүлгийн хамтран ярилцагчаар Аржанчуулангийн анхны ундрагаас авсан Аршан, Хангатай Жанчуулан, за мөн Хос бүрний ховорчоор Нефрес хамтран ажиллаж байгаа баярлаа. Өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв. Нэг үе ингээд Яна дээр ингээд нэг юм янз бүрийн асуултнууд орж ирдэг шүү дээ тий. Тэгэхээр өнөөдөр хөнгөн хөгжилтөө хөөрхөн асуултаар явна. За мигмар цэцгээ эхний асуулт чам дээр очино. Шууд эхэлсэн шүү. Бусад 3 хөтлөгчөөсөө заяа нэгийг нь үнсээд, нэгийг нь алгадаад, нэг хөтлөгчийн өөр хүнээр соль гэвэл за хэлмээ. Зүгээр хэл. Яа. Би анжгаахыг алгасан. Хөөрхий. Би анжгаахыг алгадангуудаа юу Чимбахыг зайлуулъя. Хинээр солих ээ. Чимбахыг би юу ангараар солимоор. Яг одоо миний ажил сууж ах хэрэгтэй байгаа байхгүй би жинхэнэ. Солиод ангарыг айлуулж яах гэдэг. За тэгээд мөгчээл үсэ та. За Чимба. За би бодъё. Юу яа? Юху. Гэрлээ бол байж ахгүй болохгүй тий. Болохгүй тий гэж. За гэрлээг үнсээд анжгааг алгадаад Наваа зайлуулах чинь тий. Зүгээр солино штэ. Харин зайлж солих шүү дээ. За хинээр солих уу одоо энэ ажлын хүүхнүүдээс Самаа нөмөдөө их чинь чамааг уулан захиралт чинь халагдгээд хэлсэн. Яг ч халагддаг байна. Одоо минь одоо яг одоо халагдаа. За би аамиг авлаа. Аамиг авлаа. Мегагийн орондоо. За анжгаа. За би мегаг үнснэ. За. Мегаг үнсээд Хаалгадаг чи хайр шүү дээ. гэрлэгийн бүксэн дээр алгадаа. Чимбаг солио. Хинээр солих. Чимбаг солиул дөрөөхөн солино. Чимба чамаг би огёгоо солино. Болж байна. Огийг энэ тавчир суулгах юм уу? Бүр нэвтрүүлгийн юм бүр самарх нэ. Яг мэдрэх хүн хэрэгтэй байгаа маа манайд. Үгүй яг юу Мэдрэх хүн хэрэгтэй байгаа. Тинт ах нь юм чи бас аач байгаа. Ажлын живийн яах гэдэг батаг дуудаж ирээд алсан ч яах. Тэгээд ялчгүй хүүсийн хайрцаас байгаа байсан. Би тэр ингээд мегагаа солилмооргүй л байсан. Гэхдээ ялчгүй эргэтэй авч үлдэж байгаа байхгүй. Миний бүксэн дээр салгадаг шүү дээ. За би яштай мегагаа үнсээд за тэнгүүтээ чамаг алгадаад анжгааг мөгийг өрсөлдлөө. Болж таа. Таадар бити ингэж эсрэг хүүснийхээ үнийг үнсэхгүй байгаад. Ийм бүрэлдэхүүнээр ерөөсөө орж үзээгүй байхгүй юу? Мега чи мөгийн таамд орж үзсэн юм уу? Нэг хальт мальт орж ирсэн шүү дээ. Яг ийм бүрэлдэхүүнээр явж бас үзмээр байгаа байхгүй юу, тий? За дараагийн асуулт Чимба дээр очсон. Чимба за жоор энэ ямар сонио уур хүргээд идэг нэвтрүүлэг вэ? Тэгж гэдэг. Даатаа байна шүү дээ. За юу яаж хамтран айлгч ярьсны дараа юу яа зөө? Дараагийн 2 дахь асуулт руу оръё заяа. За манай найруулагч санд асуулга оруулсан байна. Манайхан санд асуулганд идэвхтэй оролцоорой. За ингэсэн байна. Айл хөтлөгч нь
эхнэр нөхрөө барьж өгөх вэ гинэ. За энэ бол одоо ингээ хоёр дахь асуултаар орж ирэхий уулна. За яг гэхдээ та нар ингээ өөрийнхөө ингээ те ямар гэдэг вүлээ? Ямар совингоор. Тий. Хариулчид байгаарай. За нэгт нь гэрлээ, хоёрт нь мега, гуравт нь чимба, дөрөвт нь анжгаа гинэ манайха. Юун дээр барьж өгөх гээд байгаа юм те? Бишгэ те. За санал асуулганд идэвхтэй оролцоорой. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Орж амжуулангийн анхны ундрагаас олсон аршаан хандгаатай жанживлан хамтран ажиллаж байгаа. За анхны ундрагаас нь савлаад олон жил хэрэгэлсэн. Чанар нь баталгаацаа. Энэ бол хандгаатай жанживлын юм аа. За ер нь бол монголчууд эртээр үеэс л янз янзын эмгэг одоо ялангуяа дотор гэдэстэй 5 цултай холбоотой юм бол аршаа усаа хүртэл тэгэл байглаас эмчилгээ авч ирсэн алдартай эмч домч маарамб дооромбууд нь хүртэл тэр аршааныг тэдэн хоног уугаараа тийм үлрэлд очоор өдр гэдэг байсан ийм уламжлалтай аршаануудын нэг нь яалч байхгүй жанчивлангийн аршаа юм байлаа. Тэгээ энэ аршааны чинь одоо энэ хандгаатай жанчивлан гэж хандгааны зурагтай савлаад байгаа энэ байгууллага 2011 онд гадна талыг нь бүр ингээ хашаад одоо хамгаалтанд аваад яг тэр одоо ариун дагшин байдлыг нь хадгалаад тэнцэнээсээ савлаад бидэрт эргүүлж байгаа юм байлаа шүү дээ. Би яг ингээд салгаж очиод уугаал сэлэмдэг байхгүй. Мид юу ч хамаагүй яар. Юу ч хамаагүй. Одоо би төвлөө ярьчаа. Та нацаад байгаа үлж байгаа. Би юу ч хамаагүй ярих хэлж байна. Яг надад ингэ санагдсан байхгүй. Энэ кинондор гардаг ч нэг хүмүүс өвдгөр нэг бол ингээ маарамбар яваад нэг бол ингээ орчин үеийн шинжлэх ухаанаар явах гэдэг чинь. Яг энэ одоо сэрэлт киноны хэсгээс ярьж байна. Тэнгээс ч болохоор маарам ингээ дээр үед болохоор аршааныг болохоор ингээ манайха хэрглэж байгаа байхгүй юу? Гэсэн чинь орчин үедээ золголоо сайхан эрдэмтэд гарч ирлээ. Энийг судлалаа. Үнэхээр бас сайн байна гэдэг. Үний юм байна. Үний юм байна гэд. Тэгэд одоо бас хэрэглээ явж байна гэсэн. За би юу ч хамаагүй яриа зэ. Би нөгөө нэг юу яасан штэ гэрлэгч хийсэн реклам дээр нөгөө баахан хараа ерөөлмөрөлийн ингээд нэг юм юу тавьчихсан штэ. Стикерүүд ингээд фотошопт дээсэн штэ те. Тэгсэн чи бидний ингээд зурагны доотлолт нь нэг хүн жанчивлгийн зураг тавьчихсан. Ханас хэрэг болно. Амар реклам байгаа стого юу хандгаатай жанчивлан. Хандгаатай жанчивлангийн зураг. За тэгэлгүй яхаа. Тэгэхээр та өөрийн болон хайртай хүмүүс их эрүүл мэндийг даатгаж дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний брэндэд дэмжээрэй. За хандгаатай жанчивлан гэж крилээр бичээд Facebook руу орох боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл нь 8855 37 73 гэдэг утаснаас авнаа. 8855 37 73. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Орж амжуулангийн анхны ундрагаас авсан аршаан хандгаатай жанчивлан хамтран ажиллаж байна. За хоёр дахь асуулт Чимбатар очсон. За эхнэр нөхөр чинь гадны тагнуул гэдгийг та мэдвэл цааш нь мэдэгдэхөө. Ногши асуулт энэ. За биднэ. Йоо ямар вээгүү мэ те. Танаа гэнэр яг солонгосын тагнуул. Мэдээж шүү дээ. Арчилсан солонгосын тагнуул бүр. Тагнуул та. Уу яг би түрүү нөө пешкэний хулгай молгоол хэлэхгүй шүү дээ. Тэгэж яг нөгөө улсын эрх ашигтай холбоотой байхад тэгээд одоо яадаг вүлээ. Төмөн шаны модон шаны яадаг вүлээ. Одоо эхнэр ингээ хараад алцдаг шүү дээ. Ёо яваа. Пүүс. Бүр одоо бид гурав тэгэхээр одоо яах вэ? Би бол хэлмээргүй байсан байхгүй юу? Мэдгүй. Ямар амар хэрэг вэ? За би. За би те аль нэгсэн ч хэлэхгүй. Хав дарна. Тэгээ би аштаа бол хоёр талд ажилтдаг тагнуулч орж иж магадгүй. Ер нь бол тий. Тэгээ хоёр талд ажилтдаг тагнуул болно. Ер нь бол үхэн үхтэл нь ардталт нь буугийн цэнэглэл зогсож байна. Та тагнуул гэдэг хүнд хэлсэн үү? Би юу? Би өөрийгөө бол хэлдэггүй. Үхэн үхтэл нь гэснээс өвхүүлэх нэ бас тий. Би яштэй те ганцхан асуулт асууна. Чи надтай одоо ингээд те одоо ч нөгөө хүн тавина сүүл тавина сүдэр тавина гэдэг шиг те яг ингээд гүйцэтгэх ажиллагаа хийж яваад те ажлын чиг шугамаараа холбогдоод суудсан юм уу? Эсвэл үнэхээр хайртай болоод суусан юм уу гэд. За тэгээд яг үнэхээр хайртай болоод яг ингээд суусаан байх юм суусаан гэх юм бол тэрийг би бас онш тогтоочтой өөрөөхөөрөө бас шалгана те энэ чи. Маргааш нь сонины мэдэн дээр хөтлөгч гэрлэнаас оржээ. Тэр залуу хайртай гэж хэлээд амин гэсэн. Тэгээд дэрштэй те. Оршуулган дээр нь нөхөр нь ачиг их уйлжээ. Тэгээд хэрвээ үнэхээр хайртай болоод суусан бол би тас нуун
Хэрвээ тэр гүйцэтгэх ажиллагаа хийж яваад би надаас мэдээлэл авах ч юм уу тий. Одоо би чинь 4 дахь засаглалд ажилладаг хүн штэ тий. Намайг ашиглах зорилгоор мэдээлэл цуглуулах ч юм уу зорилгоор суусан бол шууд мэдэгдэн юу ярьж байгаа. Засаглал гэж юу вэ? Засаглал гэж юу вэ? Би бүтэм. Би эдний нөхрийн бэлдсэн үнэн байгаамаа. Би гэрлэг ийм асууна гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Тэгээд нөхөртний юу гэж хэлсэн гэхэлэр юу ч гэсэн хайртай л гэж хэлсэн шүү дээ. Тэнэгээ гэж хэлчихсэн. За би бол зүгээр шууд мэдэгднэ. Хідэн цаасан хаяа. Йоо ашиг би ганцаараа муу болчиход ягаа. Нэр. Йоо. Энэ муухай хорвооч сайн хүн байгаад яах юм бэ? Зүгээр шууд мэдэгдэн яа дээ. Гэтэ манай найз залуу жигнэсээ тагнуулч штэ. Би мегагийн боссын явдлын маргааш сонин дээр ямар мэдээ гарсныг хэлэх үү. MJL радиогийн маркетингийн менежер Мегмар цэцэг тагнуулын эргээр шалгагдаж байна. Гэхдээ би чамайг шалгана. Тагнуулд ажиллаж байгаа гарцсан нэгэд юу яадаг вэ? Тэгэд чи яг жигнэсээ харьлаасаа гарсан юм уу да гэхээр гарсаа л гэдэг. Би сайн мэдэхгүй л байна. Гарсан л гэж хэлдэг байгаа. байна. Юу штэ. Нэг юм хэлэх үү. Надаас нэг залуу би тагнуулын ерөнхий оронд ажилладаг. Би айгу нууц ажиллаад тэгээд салаа явцсан штэ. Би юм хүчээс эхлээд нөхөө тагнуулын ерөнхий газар гэж ярина. Газар гэсэн. Хорооч. Хороо гэдэг чинь малын хороо гэдэг байгаа шүү. Монголын ерөнхий ороош гэл юм боллоо. За яг тэгээд тийм та бас малын ороотой зүйрлээд байна. Яггүй надаа бүр хороо гэж хэлээ би тэрэнд нь итгээд тэгээд надаас салсан штэ. Тэгтийн сесэрүүдийн муусаа юмнууд дандаа тагнуулж явж байдаг. Тэр уус яг сесэрүүтэд ажилладаг. Хоцолцоо. Манай тагнуулын хувцас бас сүртэй шүү. Тэгээ явж байдаг. Би тэгтээ нэрээр нь хаа газар явахаараа дандаа л нэг тийм тагнуултай холбоотой хүмүүстэй учирд юм байна шүү дээ. Дүргэд очиод яаса Эрдоганы одоо хамгаалтанд ажилладаг залуутай хэлсэн чинь мөө гэдгсэн их дэлгүүрээс сесрүүтэд ярьж наадах шиг буцаад. Үнэмшүүлчихэд байгаа байхгүй. Би хайр гариг руугаа буцаа явна гэдэг үнэмшүүлчдэг ш. Би бүр хороо хоёр гэсэн чинь. Би итгээр байгаа байхгүй. Өөртөө хүмүүс угаасаа тийм атлет дуртай тий. Тэгээд өөрт ингээд тагнуул гээд итгүүлчихвэл амар байхгүй юу? Тагнуул гэж хэлээгүй. Тэгээд 4-5 хоногоор ингээд алга болно шүү дээ. Тэгээд эрэнгүүт нь их тэр чи үгэлэх гэж шүү дээ тийм үү? Чи одоо ингээд гэр орноосоо ирэхгүй 5 хоног гэхэд төрийн нууц. Тагнуул ажилтаа явж байгаа дэрлээ. Тэгэл дуусаа. Хэрүүл ургалгүй сайхан амьдрын шүү дээ. Анжгаал авдаг тэгэж ярил би итгэвч. Чи үгсаа. Чи төрийн тагнуул ингэж юу байдгийг. За би жоо маргааш өрхөөлөгчтэй уулзуулъя. Би бүр Монголын ханаа шалаа байгаа. Алдартай хамтлаг бүжгэлж ийсэн шүү дээ. Тэгэж яриад идэв. Алдартай. Одоо тэгээ 36 жил өнгөрсөн. Хин нотлох юм. Йоо. За дараагийн асуулт руугаа орлоо. Анжгаа дээр ирсэн. За та найз залуу бүсгүүтэйгээ тэрэлж рүү ингээд амархаар очсон байжээ. За. Тэгээ байжсэн чинь хоорондоо маргаад танаа найз залуу бүсгүүчийн хот руу яваад өгчээ. За. Тэгсэн чинь шаал танихгүй нэг царайлаг залуу бүсгүй ингээд хамт ууд суух санал тавьбал та яах вэ? Хамт уу датгалцуу манжгаал баттараа уу. Мэдээж ууштай ч. Нөгөөд чинь тийм ээ холоос харж ивэл хардаад хүрээд ирнэ үстэй. Тэр явна гэж байхгүй. Хэлчихээс нааш явна гэж. Нэг газараас яах нь вэ гэд аштаа бол өөрөө явуулсан ч байж чадна. Йоо манай нэг ингээд Тэгэхээр юу хариулч юу юм? Би зүгээр нааш ахан даана. Миний дүү битгий мөнгө гарга ахан өнөд бүгдийн даана. манай нэг найз ингээд хаач байсан заяо. Тратаал ингээд хамаг гутлаач ирээл ингээд хөл нүцгэн мөцгөн чамаагүй заяо. Алхаа явцдаг нэг найз байсан байхгүй юу? Чи харин ашгүй тэр нэг энэ тарханлын явах замд нэг амралт өгдөгсэн. Юу гэдэг амралт илээ. Нэг тийм амралтанд очсон байжсэн чинь нохоо шууд дайраад нохоо дайрсан л гэсэн. Тэгээ уйлаад буцаад урдэртэй. Тэрнээс хойш харин ашгүй ийш тийшээ гүүхөө бэлдсэн шүү. Монголын нууц төвчгийн тэнд нэг амар хар нохоо байдаг. Йоо бүгд мэддэг даа. Ятрагаад нэг тийм найз нар байдаг тий. Зайтай хаач байсан. Юу гэж тэгэл тэрний ардаас чаргууцалдал явж байдیں۔ Тэгэл үлдээл тэгэл дахиад тэгэл өргөжлүүлээ шоодол. Сайхан залуу ирж байгаад сууд гэл үстэй. Би эхлээд ингэ бити явааш тэ хайраа гэж явлаа. Яа за барь за. Орлоо. Шууд орлоо юу? Ямар авир ирэг. Дад ордлон дагаж өөлж гүйж мөгээд. Үгүй. Яг бат найдвартай явуулчаад үү? За окей. Найрамдал цуслангийн багш байхад яг тийм байдаг байхгүй. Цагаан хаалга өнгөрт хүүхдүүдийг өөлүүлээд тай хойноос нь дагаж гүйж мөгээд.
тэгэл татварангууд. За. Нөө цагаар гэдэг юу боллоо? Шат Өөртөө амьдралгаа боо. Ашгүй нөгөө техник юунод алга болж нэг санаа болоо. Дараа нь нөгөө нэг юу ааштай хил ам гарвал те би чамаа дууцсан гуйсан чи явсан. Яасан? Би энэ өөр хүнтэй уулзсан. Нэг өдөр юу хөтөлсөрсөн? Өөр хөтөлсөрсөн. Би чамайг явсны чинь төлөө гониглаад их уусаа. Нөгөөх нь анж байгаа. За. Би их уусаа. Би уусан. Тий уусан. Чимба яах вэ? Би ямар ч байсан эхлээ явуулахгүй үзэн үнэхээр явцсан бол тэгэл дагаж яваагүй бодоход Хэдэл өөр тооцоо. Үгүй Чамбаг угаасаа уулгаал эхлүүлчүүл тэгэл наад чи хорвоог мартын штэ. Чимбаа штэ. Бас ливгүй штэ ер нь бол. Юу те юм уу? Усаа чимбаа штэ. Сэрэмжтэйгээр заяа. Асар сэрэмжтэйгээр ингээд үннээ хэлж байгаа нь шүү. хүмүүс намайг бүр яг тэгж ойлголоо. Би чи ямар Йоо, Ирүүл дээр бол хитэ чимбаа. Вэго. Гэтэ яг ийм нэг ийм цэвэр тунгадаг те ариун хүн шиг ярьж байгаа биз? Чимбаа ч бүр би буудгүй байлээ штэ. одоо тэр найз бүсгүй яваа те хот руу явлаас би очихгүй очсон байна. Найз бүсгүй. Би өөрөө төрүүлээ очсон. Одоо бүр нэвтрүүлэх найз бүсгүй гэсэн юм чи за. Нисгэж байгаа юм уу? Одоо яа чигээл явна штэ. Одоо сүүшиг барьсан суу. Хөл нүцгэн гүүн гэж штэ. Өтөө хайртай. Хүүхдээ төвчж Йоо найж шууд байгаа. ханаас сүү өргөл үлдэн нэр. Баяр та. Очих нь уурыг гарах гад хоол моолоо хийцэн ингээ гэр мөрөө цэвэрлсэн ингээ байж байна. Манай найз залуу угаасаа нэг тийм чаргууцалдаг төрлийн юм биш үгүй. Яв гэвэл явна. Угаасаа. Тийм тэнэг ихтэйчүүд айгу тэнэгтэй. Айгу ямар ч монгол хэл мэдэхгүй яв гэдэг чинь нааш гэсэн үг шүү дээ. Би бол ингэр бүр явахгүй байж магадгүй учраас явуулах бас нэлээ хэдэн вариант бас бодсон байд дотроо. Тийм хоёрхан ажил суух гэдэг. Билетгээ залгаатай өргөцсөн биш үү? Гэхдээ анжгаа түрүүний Бүр яг тэрэндээ хүрэх юм бол комби зохиох хэвээр амар ийсэн шүү дээ. Тэгээд бөог хэрүүл үүсгээл тэгэл өөрөө эхлээд явна гэж бөог төвчгнөө үүсгээл тэгээ байж байгаа нэг хин чамаг хаан чамаг ороод нуугдчихдаг аахгүй. Тэгээд тэрүүгээр ихсэн хайна, хэсэг хайна. Ямар танил технологи вэ? Гандиаг анжгаа яата нэг мэддэг технологи баг. Тэгээд хайж байгаа тэгэнгүүтээ явна тэгээд тэнд үлдэн. Тэгвэл би тэр гэрт орох шаардлага дахиж орох шаардлага ч байхгүй. Тэгэл тэрүүгээр өөрийгөө дахиад явчихжээ. Эхлээд баамар хэрүүл үүсгэн. За хэрүүл үүсгэн. Хэрүүл үүсгээд дараа нь хэрүүл үүсгээд бичээд ав. бичиж авмаар санагдчихлаа. Тэгээд нэг газар ороод нугдчихсан байхгүй. Би явлаа гэж хэлээд. Би явлаа гэж хэлээд нуухгүй байхгүй. Явахгүй штэ. Юу ах юм хэрүүл үүсгээд өвчгнөөд. Гэхдээ тэр чинь эхлээд тэнцэнэ нөгөө өөр хүнээ олоод харцсан байгаа штэ. Тэгээд тэрийг ингээд таг зохицуулсан. Тэгээд тэдний гэрт ороод нуугцсан ч болно. Тэгээл ямар гэрээр хайгаал явж ийн гэж байхгүй штэ тэр чинь. Гэхдээ одоо тэр анжгааны хөлбөр таньдаг технологи. Гэхдээ би чанга инээж болохгүй. Түрүүний хөлбөр байл яхаа. Одоо явуулчаад яг уулзаад гэсэн чинь тэр уулзсан хүн нь одоо яг гятнол өөрөө зүгээр бэлтцсэн байл. Харин тийм учраас ахын дуу харин хэлж штэ. Өөрөө лайл анчгаар авахгүй бол бүх мөнгөний ахын төл миний дүү зүгээр наанаас сууж байгаа. Одоо ингэ та нуугдсан байгаа штэ. Гэсэн чи яг найзлаа чинь бас ижилхэн бас нэг тэнд гой хүүхэнтэй үлдээд таны нуугдсан гэртэй шүүлэх. Юу солонгос жаргалаа өгөө сайхан байгаа юм биш үү? Үгүй ээ чи яваагүйсэн мó. За ороод ороо. дөрүүлээ цогсоо. Яг наадах дээр чинь одоо хон бүрэн чом цатгалан гэдэг л болж штэ. Ямар ч тохиолдол заяа. Яг ингэж цугтаж нуугдаж аваад танихгүй хүний өрөөрөө ч юм уу гэрлүү ч юм уу ороод яна би ингээд тэнд нэг жоохон зогсож идэх үү гэхлээр хин ч үгүй гэж хэлдэггүй шүү. Окей тэндэл байдаг юм ээ. Хитэд ихсэн. Яг ингээд уг хүн нь гайгүй удаад тэгэн штэ. Гайтай хүн байвал юу гэж хүнд их вэ? Юу сажаараад гаач. За нэг яг адилхан зовлонтой нэг зодож байгаа. Яв. Тийм манай нэг Йоо нохоо хөөж байгаа шүү дээ. Йоо. За Улаанбаатар хотод 17 цаг 33 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар BSB дэмжиж ажиллаж байгаа уучлаарай. Дэмжиж ажиллагчаар. За BSB-гийн surprise sale хямдралтай худалдаа
гарсан байна. Тэгээ 5 дугаар сарын 29-ноос эхлэр чи өнөөдрөөс юм байна шүү дээ. 31-ний дуустал 3 өдөр BSB-гийн бүх бараа одоо урамшууллууд дээрээ нэмээд одоо байгаа урамшууллууд дээрээ нэмээд 10% хямдраад бүх салбар дэлгүүрүүд оройн 21 цаг хүртэл ажиллаж байгаа юм биш үү манайхаа. За утас нь 7722 тэг 2 72 7722 тэг 2 72 surprise sale зөвхөн BSB. За дэмжин харлагч BSB баярлалаа. Яг 21 даад юм байлээ шүү харин. Яс юм байлээ. Ясаад юм байлээ Тийм үү? Бас 21 01 гэж очоод тогсоход. Тийм. За дараагийн асуулт надад ирсэн. За энэ нэгнэ. За. Сайн найз чинь гэрт ажил явдал гарчээ. За буйны ажил сэтгэлийн дэм болгоод 100 мянган төгрөг шилжүүлэх гэж байгаад сая төгрөг шилжүүлчихжээ. За найзаас чинь баярсан талархсан зурсж ирж та сард гисэн чинь сая 500 мянган төгрөгийн цалинтай бол буруу шилжүүллээ гэж хэлээд буцааж авах уу эсвэл үгүй яаж авах юм? Хонгоо штэ. Тэгээд одоо нэг л за одоо ингээ буян болоо гэл одоо өнгөрнө. Яа тэр хүн намайг сая 500 мянган төгрөгийн цалинтай гэдгийг мэдчихэж ш миний найз юм чинь. Тэгэл за миний найзтаа цалингийнхаа тий бараг 80% шилжүүлсэн байж таа гэж бодоод өнгөрөх байх л та. Тэгээд яаж авах вэ? Тэгэл би өөрөө тэгэл аргалаад энэ тэнцэнээс зээл өмнө тэгэл дараагийн цалин хүртэл аргалсан ш. Яаж ичгүй те найз нь нэг тэг нэмээ явуулчих 900 мянган буцаач гэж яаж хэлэх юм? Чи надад нэг 10 зэд өгчөж болох уу? Цалинараа тах. Тэрнийхээ орондоо ёо амар. Энэ одоо ямар бараа таваар зарж байгаа хүн үү ямар өвчтэй. 10 дахин их мөнгө $900 шилжүүлчихээ. төгрөгийн хооронд нэг яг таарусны зэд. Йоо, бараг зэдийг буцаад авах гэдэг юм уу? Яах гэдэг ёо. Би гэхдээ яг ясмэн дээр болоо би буцаагаад найз нь янзуурчтэй гэж хэлнэ. Чи юу? Хэлнэ. Чаднаа манай мега Би чадна. бол би ийм да гаргав. Манай мега чадна, номоо чадна. Ээжийн мөнгө Манай чан цаа чадна. Энэ үеийнхний нэг тийм бадрангуй юм байна. Бид нар ч нэг новшин нэрлэхүү зантай ш. Манай үеийнхэн бол. Гүгөө тэгэд нөгөө өмнө ч гэсэн ойлгох байх гэж бодож байна. Чамба би завсрах нэг хэлж үзнэ яах вэ? Ээжийн мөнгө За яах. Наач юундээ тэгдэгсэн бэ? энэ нэг тийм таньдаг хэлж байна. Нөө дээрэмдүүлэх болохоор тэгдэг. Гэхдээ энэ ээжийн цамц сүүний мөнгө байгаа юм байна гэл тиймэрхүү тийм. Йоо. Тэгэл хилээд нэг. Ээжийн мөнгө чи. Ичээч чи. Ээжийн мөнгө чи шиг. Йоо. Тэг эрэгтэй арай гайгүй баха. Эрэгтэй нэг бас арай гайгүй хилээд үзнэ. За. Би зүгээр л та ингээд улам их үхтэй мессеж хойноос нь бичнэ. Тэ ингээд миний найз одоо сэтгэл санаагаар өөдрөг байгаарэ. Найз хавч шүү хөгшөө. Буруу харж өөдрөг зүгээр. Ахаад чамд хэлээ. Би сэтгэлээр унаараа би байн хамт байгаа шүү. Йоо. Найз нь юу яана? Ажил явдал болохоос өмнө гэрэл чинь 2 3 удаа очив шүү. Тэгээд анжаа Яагаад ч гоо чадахгүй буцаагаад авъя маа гэж чадахгүй. Тэгсэн мөртлөө ороогоо дагаа мэддэгдэх үз навшин юмнууд бичнэ. Тэгээ юу ааш та тэр үлдсэн 500 мянган төгрөг яг 5 хоног уугаад дуусгах юм бэ нэрээ гутарсан. Тэгээд би ингэн заяа. Машин дээр хэрэг олвол хэлээрээ өгшөө манийх нь ганц муу машин ч гэсэн байгаа шүү. Жог муухай та угаалгаагүй л байгаа болохос миний машин байна. Машин байгаа штэ өгшөө гэдэг бай. Тэгээ бензин байхгүй дуусч байгаа гэх тийм. Бензиныг хийчихвэл өгшөнд нь ахаад Наглаад нь жоохон дугуураалаа. Эргүүл хамаг юм солиочихгүй тийм. газар нэлээ хоол юм байл амарчиныг солихгүй бол бас эвгүй л байгаа л да. Окей бичээ суугаад 800 900 гэдэг гэдэг дүнгийн хэлж байна. За, анжаа ах Чимбо хоёртой төрсөдрийн төргийн аян завшааныг ашиглаад гээд ийхгээ бүтгөө бичсэн байна. Тэр чи яг хагасаа бүтсэнд бол өнгөрөөд нэг юм. Гэсэн. Дуулангүй өнгөрцөн байна. Яг би санаасаа гэж өдөр болгон бод. За, гомдолтгүй. Миний төрсөдрөөс хагасаа таарж байгаа. Би ч бүр шүн тоор тааж өгөхгүй. Гэтэ би чи сая 500 мянган төгрөгийн цалинтай уншуу таа. Юу ч хийх гэдэг. Яаж саяын ингэсэн байдаг. Яаж таа. Тэгээ тэр сая төгрөг маань ямар ч дуулангүй явчихад байдаг бас хамгийн гол. За. За, хамтраалагч танилцуулсны дараагийн асуулт руу оръё. Улаанбаатар хотод 17 цаг 38 минутаас нэвтрүүлгийн хамтран аялагчаар Хосборны ховоржоор Нефрес хамтран ажиллаж байгаа. За, Чимба дэше өргөд харуул. Чимба чи гараа Зүг гэдэг. харуул. Яг хосбор шиг харагдчих. Зүгээр ингэ байж байгаа. За. Мега ярээрэ. За би бол ярьж болж байна.
За ер нь энэ Nefris гэдэг байгаа юм бүтээгдэхүүн нь эмс ангуудаар нь харагдаж байгаа юм тод ийм ногоон өнгөтэй болохоор айгу нүдэнд юу аа тийм тод харагддсан байлээ. Эмс ангууч ингээд зарим нь ийм мөөр шээс дамжуулах одоо хэсгийнхээ Микинг ингээд дэлэг. Оо, За одоо бөөр шээс дамжуулах ингээд нөгөө нэг системийн ингээд эмчлэх бүтээгдэхүүнүүдэд нэг ингээд тавьсан байт юм лээ штэ. Тэгвэл айгу тод харагдчихлээ. Тэгээ үргэлжлэн эсрэг үйлчлэгээтэй нянгийн эсрэг шээс хөөж хаван болох гэд 3 үйлчлэлээр нөлөөлдөг ингээд нэг юм хар ногоон дүү өнгөтэй урамлын гаралтай юм байна. За ингэсэн заяа. Би бүр айгүй гоё юм. тэгээд за тэгээд Эдний менежерийг нь эрэхтэн би за ахт нь бол би ингээд одоо 50-тай хүн надад бас зовлон байна би. Шөндөө ингээ босч шээж мэгээд байгаа инээ тэрэ гэсэн чинь. За ах та энэ Nefris-ийг ингэж 3 курсээр уугаад тэ ингээд энэ одоо эн чинь ингээд 100 ширхэг юм байлаа л да. 3-ыг уугаад ингээд таны ингээд тийм ээ. ер нь бол 2-3 жилдээ ямар ч асуудалгүй болно гэж надад зөвлөсөн. Тэгэд энэ ер нь тэгээд яагаад сайн гэж одоо та нар оруулж ирсэн гэсэн чи эдний захирал нь энэ одоо оруулж иж байгаа компани захирал нь Солонгост явж байгаад ажиллаар явж байхдаа бөөр нь өвдсөн юм байна л да. Тэгээд бөөр өвдлөөгөө сандраад юм чинь нөгөө нэг их имийг чинь жороор өгдөг учраас жормоор им олдохгүй явжсэн чи жоргүй нэг имийг энэ Nefris байсан тэрийг нь авч уугаад тэгээд ерөөсөө 2-7 хоногийн дотор нам болсон гэж байгаа байхгүй тэр өвчин. Тэгэл за одоо ер нь Монголд энийг оруулж ирээ. Тэгээ эн чинь нөгөө нэг манайх чинь цөөхөн хүн амтай учраас ингэ зөвшөөрөл өгж оруулна гэдэг нь бөөн ажил болд юм байна шүү дээ. Тэгээ өстө баг 3-4 жил ч гэлөө хөдөлтөж оруулж ирсэн. Тэгээ одоо Монголд яг дэлхийн стандартын бусад ингээд улсуудад зарагддагтайгаа адилхан тийм стандартаар ингээд зарагдаж байгаа юм ээ. Тэгээд үнэхээр супер юм байлээ шүү. За тэр менежер нь битээр ингээд өөрхийн нөгөө энэ байгууллагын эрэгтэй эмэгтэй хамгийн настай хүмүүс болохоор ингээд суугаад үгийн сонссон юм аа. Тийм ээ. Тэгсэн чи надад бол ганц үлдсэн юм нь юу вэ гэхээр штэ тий. Одоо энэ бидний яг одоо ингээд Чимбагийн гарт байгаа энэ имийг жишээлбэл 2 жилийн өмнө захиалдаг гэж байгаа байхгүй юу. Яг тэгэхээр одоо эн чинь цэвэр урамлын гаралтай учраас тэр жирлийн нөгөө урамлынх нь гарц те. За тэгээд хурааж авсны дараа хатаалт матаалт нь ямар байх вэ те. Тэрнээс шалтгаалж ингэж эрт захиалгаа өгч одоо имээ татаж авдаг байгаа байхгүй юу. Хүмүүс нуруу өвдөд одоо би чинь нуруу өвддөг болохоор яг бөөр гэж мэддэггүй юм байлээ. Тэгээд шинжилгээнд дэрт ороход миний нэг талын бөөрийг жоохон өөрчлөлттэй байна гэд тэгжсэн. Ер нь болохоор нэг хашаах нэг юм ууж үзүүлээд байсан шүү дээ. Би тэр шиг баг уугаад үзүүлээд шууд туршаа явсан ч болно. Харин уучих уу? Би бол харин ууж байгаа байхгүй. Би одоо бол яг ууж байгаа. Тий. За мига юу яа? Мика чи тэгвэл дахиад түрүүнийхээ бүр анхны хэлбэрт оруул да. За одоо ярь та. За. Амрах чамаг жоохон юм яриад байгаа. За тэгээ уцсхийн дугаар нь 75 10 тэг 5 тэг 75 10 тэг 5 тэг бүх хэмээн сангуудаар худалдаалагдаж байгаа Nefris гэх бүтээгдэхүүн байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хос бөөрийн ховоржоор Nefris хамтран ажиллаж байна. Баярлаа. За дараагийн асуулт Мега руу очлоо. За чамааг байна штэ тий. Анжгаа Чимба хоёрын аль нэг нь ингээ орой 22 цагт ингээ яриад чухал юм байна, сэтгэл санаа хэцүү байна, хүрээ дээрээч гэд яриул очих уу? Хаяг нь дүлгүүн нурцчуд буудлын 306 Яас таньдаг өөрөө. чөтгөр ав гэж. Бүгд мэддэг надад. Яас таньдаг өөрөө вэ? Би юу яа? Би яг анжаах дуудал очино. За би бүр өгөөшийн хувцастай очино. Ийм чөлхөө мөлхөө бааны мааны ийм. яг гэж байгаа. Хүн замтын зовлонгоо яг гэж байгаа. Үгүй яг зовлонгоо яг. Юу гэсэн би бас тийм бааны маанэтэй зовлонгоо ярьж бодохгүй юм уу? Өөр сэтгэл санаа хэцүү гэсэн. Тэшний хатан явуулсан байдаг. Би харин ч тийм үнд зовлонгоо ярихад ёстойгоо байдаг байхгүй. Тэгээд би яг ингэж чихээр нь ордог байна. Тэгэнгүүт би яг эргүүлээ зовлонгоо ярьчихна. Тэгээд анжаах чинь чи бас нэг хугас жил юм ууж байгаа штэ тий. Тэгээд игээ тасраад угна. Нэг цагийн дараа анжгаа бааны юмсан. Анжаах ингээ шалдан. Үгүй адилхан аавын хоёр хүүхдтэй нэгэн дээр нь очиж нэгэн дээр нь очихгүй. Чи бол вээгүү штэ. Үгүй тэгээд ингээ тасраач штэ тий. Тасраач яваа тэр хооронд чинь бас анжаахаар баах юм авахулсан байгаа штэ тий. Чи хоол унд юм тий. Авахд тэнгүү чим бахыг тудлаа. Анжгаа бол хөөрөө л аваад өгд. Аа тоохгүй. Хаяа явсан ч маргааш өгдөө төрчөө гарна. За Чимба ах. Би яах вэ? Бит хоёр чамаг дуудана гэсэн 22 цагаас. Очно одоо бас хүн амьтан сэтгэл санаа хэцүү бол одоо ямар ч асуу эхлээд очно штэ. Байдгийг харна ш гэж. Яваад л очно штэ.
нэг тийм өгөөши нэг тийм ташуур. Угаа зүгээр ийм байгаа байхгүй. Нэг болгоомжтойгоор те үннээ л хэлж байгаа юм шүү дээ. Наад чи үннээ л хэлээд байгаа. Амар уус үнэтэй бас цацсан. Шүл үдээ угаасан. Зовлонгоо ярина гэж шүү хөрх юм. Замаас нэг хитэн цэцэг авъя да. Гүгүч зовлонгоо ярихад чи бас яах юм бэлээ те одоо. Аптек ороод гэх юм уу? За Анж Би өстө Зүгэлж. ярингууд л хаана ингэ шууд. Тэгэхээр хаяанаас байна гэдэг. хаяг бүр том тодорхой шүү дээ. тэгээд би ч замаараа Дөө гэдэг юм. Дөө. Замаараа нэг манай нэг дүү байдгийн чимба гэдэг. Тэрийг аваад тэгэл очин шууд. Аа хайртай. Та хоёр цуг дуудна гээ үсттэй. Тэр айл нэг. Айл нэг. Аль нэг юм уу? Тэгвэл чимбаг аялаа. Гэр манай үеийн амар тэнэг ингээд цаавал нэг найзаагаа дагуулж ирдээ эренч тэр эмэж тэр шал өвчтэй яг яах гээд Би нэг ингээд залуу дандан явахдаа нэг залуутай явсан чи ажлынх нарадаа цуг болчихсон. Юу гэсэн юм бэ чи? Чи чаа. тэр залуу Оцоо хайртай хинээр машина бариулах юм чи. Зовлонгийн бүр сайн сонсох гэдэг юм байна. ажлынх нь баг 10 хүн байсан заяа. Одоо тэр залуу сонсож байгаа чи зүнхээр тэнэг Тэгээ чимбагийн дуулууртай гэж Анжиг хаашаа л явъя гэж скватер хүртэл тагаа явчихлээ. Орой. Хайг наа. Явъя гэхлээр тагаа явчихлаа. Хаашаа чамаагаа тагаа явчихлаа. тогсох болгоод Манай дүү чи хөөхөн томотой яваад байна. Йоо, илэг аваа. Машинаас бараг гарахгүй. Салфетыг ойлгоход нь бэлэнд бүх юм аваад очиж шээ. Энэ хоёр угаасаа миний найз эвч би очин штэ. Очихгүй л одоо. Гэтэ ингээд Алтас бол болно шүү дээ. Шокотор ингээд явах гэж байгаа гэж бодъё л та тэгсэн чи ингээд чамбах зогсог болгондоо ингээд бийцэхгүй зүгээр ингээд үнэртэй асаад. Хүүрээ толгой өргө өглөө гээд амбартад хөө гаргачих штэ. Тэгсэн үглээ хоньны огоортой чи үнэртэй асаад. Нөө соёлтой арих чинь гэдэг шүү дээ. Яарч байгаа. За ангаргаа санал асуулгаа гаргаж өгөөрэй. Үе ангараг хайччихваа үе манайхаа. Нөө. Бүр ажлын байр орхиод алга болчих. За. Тэрийн санал асуулгаа. Одоо хэдүүлээ ингээ. Хэрүү 306 Одоо найруулагч хүн нэвтрүүлэг яваад байна. 306-ад ангараг та нарыг дуудаад яг аа. Очихгүй. Йоо, илэг аваач. Би бол угаас энэ хоёр дээр очно. Очихгүй л болохгүй шүү дээ энэ хоёр чинь. Тэгэхээр эдгээр чинь аа бүгдээр өөр нэг нь ч эмэгтэй хүн гэж харддаг байхгүй. Гэтэ ягаад намайг дуудсан гэдгийг сонирхолтой. Би яг юу Чамааг онхоо болгож чинь дуудчих. Зовлонгоо л ярина шүү би дээ. өөрөө зовлогоо ойлгохаас өөр юм чадахгүй шүү дээ. Гэтэ яриад өөлөж Харилцан уйлалцаал тэгээ суун шүү дээ. Хамаагүй ерөөс. Яг миний урдаас яг над ч хүн уйлаад хараа амар хэцүү байт юм аа. Ингээ алгачмаар. зовлогоо ярихсан алгадуул. Йоо. Чи яасан зүгээр байгаагүй л алгадуулсан байж таараа хүмүүс гэж. За бүгдээрээ одоо Эрдэнэ мэд саналаа нэг нэгэндээ өгч цаг ярьлээ. Манайхаа. Чи надад нөгөө юуны хаяг өгнө гэсэн удлаа. Тэгээ шууд амьдралынхаа шууд ингээл Эс караокены. За чамбагаас эхэлж хариулъя шүү. Аль хөдлөгч нь эхнэр нөхрөө барьж өгөх вэ? За чи одоо юу гэж бодож байгаа юм те? Нэгдэн гэрлээ 2 мега 3 чамба 4 анжгаа. Би сонссон юм өөртөө төглөө. За. Би бол чимбаг барьж өгнө гэдэгт бол бат итгэлтэй байгаа. Гэтэ чи энэ чиний л бодлоо штэ. Одоо бидний ярих нэг бол ондоо штэ те. Тий. Чи өөртөө өгж байгаа юм уу те? За, болно. Би чимбад өгж байгаа. Чамбад өгж байгаа юу те? би танд яна. Барку барьж өгөх юм чимба. Надад өгж байгаа юм уу те? За. Би одоо нөхрийгөө барьж өгөх юм уу те? Ядаргатай те. Би бол юм штэ. Мега эвгүй. Мега би бол мегаг бодсон л та. Мега өглөө. Би ч уруулаа өнгөлж байгаа л гусч. Мега ингийн заяа. Надад мөнгө өг тэгвэл би чамайг барьж өгөхгүй гэх мөнгөний авчгаад тэгээ бариад өгч. Тий. Мэдсэн ч юм шиг мдээгүй ч юм шиг хоёрын дундуур байж байгаа л хэлчих шүү нөхөр. Тэнд хүн юм том болоод тэнд нэг Пицца захиж байгаа шиг тэгээд ингээ хүн үржээр баривчлахад хонгорны юу гэж хэлгэвтэй юу гэж хэлгэвтэй гэж уйлаа зогсон. нулимс билээ. Тий. дулаан хугацаа. За яг одоо манай лайвыг 446 үзэж байна. Тэгтээ санал асуулганд 316 хүн оролцсон байна. Сайн байна. За та аль хөтлөгчд саналаа өгөх вэ? Аль хөтлөгч нь эхнэр нөхрөө барьж өгөх вэ гэсэн чинь гэрлээ дээр мегагийн саналыг нэмээд 69% буюу 31% байна. За мега дээр миний надаас өргөн өгсөн билүү? За тэгвэл
195 саналаа өгснөөр 44% санал авсан байна. За. Чимба дээр өөртөө саналаа анжгаас өгсөн те. Тий. 2 хүний саналдаа 31 хүн 13%, Анжи дээр 25 хүн буюу 12% санал авснаар 195 хүний саналаар 44%-аар Мега санал асуулгыг яллаа. Би яг тэр үед яг ингээ хажууд нь байжсэн байхгүй. Тэгсэн чинь Мегагийн нөхрийг ингээ баривчлах гээд очсон чинь Мега юу гэж хонгорон чамайг ингэж хэлхий бэ гэсэн. Дулаан хувцсыг чи бэлдээ тавьсан шүү гэсэн. Тэгээ гараа явгууд шкафнасаа нэг залуу гаргаад байна. За. Та нар эргээгээ тавьчихгүй үстэй гэж хоолоос нь хэлсэн байдаг бас. За энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 29-ны пүрэв гарагийн яана нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс хөгжилтэй хөнгөн байцгаа гэх сураатаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Аржанчуулангийн анхны ундрагаас авсан аршаан Хангатай Жанчуулан за мөн хос бүрний ховоржоор Нефрес хамтран ажиллаа. Дэлхийн монголчуудын эмчил радио 88.3. Юу ч одоогүй юм шиг эвшигээ сууж идэг шүү.